амар тайван та нарын зүрхслийг бүр өдөрт болтугай, захирах болтугай гэж Есүсийн нэрээр өрөөж байна амин. За тэгээ бүгдээр өнөөдөр эзний үг өнөөдөр таныг зүрхслийг чинь амар тайвнаар өрөөх болно амин. Тэгээ 2025 оны төлөө талархаж байна. Бид нар маш олон аймагуд, хорих анги, хогийн цэг, гудамж, асрамж хурж болох бүхий л газруудад бид нар эзний амар тайвныг тогтоохоор, амар тайвны сайн мэдээг тунхаглахаар бид нар бас хамт үйлчилсэн байна амин. 25 оны турш бидэнтэй байсан амар тайвны бурхан талархаж байна. Тэгээд үнэхээр бидний амьдралд 25 оны тохиолдсон бүхий зүйлийн төлөө талархаж байна. Сайн, муу, үнэхээр тохиолдсон өдрүүдийн төлөө бас талархаж байна. Тэгээд өнөөдөр онцгойлон бурханы амар тайван бидний зүрхслийг захирч, тэр амар тайван бидний амьдралд ариун сүнсний хүч дотор ноёрхохын төлөө өнөөдөр эзний үг таны зүрхэнд хүрэх болно амин. Орон номын 14-р бүлгээс хэлсэн байдаг. 14-ийн 17-оос ингэж хэлсэн. Бурхны хаанчлал бол идэх болон уух явдал бус. Харин ариун сүнс доторх зөвхт байдал амар тайван хийгээд баяр баясгалан юм. Христэд ийхүү үйлчилдэг хүн бурханд таалагдж хүмүүсээр шаашаагдана. Тиймд амар тайвныг тогтоогддог болон бие биеэ босгон байгуулдаг зүйлийг мөшгцгөөе гэж хэлж байгаа. Амар тайвныг тогтоож бие биенээ босгон байгуулах зүйлийг мөшгцгөөе гэж хэлсэн байна. За тэгээд орон номдоос эндээс харах юм бол юу болж исэн бэ гэхээр ер нь бол иддгүүгээ шүүгээд янз бүрийн асуудлууд бий болж исэн. Гэтэ өнөөдөр яг энэ бурхны хаанч гэдэг бол идэх зүйл, уух зүйлийн төлөө биш. Харин ариун сүнс доторх зөвхт байдал болон бурхны амар тайвны тухай ярьж гисэн. Таны зүрхсэл дотор үнэхээр амар тайван байна уу? Би танаас үнэхээр асуумаар байна. Амар тайвныг үнэхээр бид нар юугаар тогтоож чадах вэ? Амар тайвныг бид нар юугаар худалдаж авч чадах вэ? Амар тайвныг бид нар хаанаас хайх вэ? Өнөөдөр өөрсдөө зүрхслээс асууя. За тэгээ энэ ариун сүнс доторх амар тайван гэж хэлсэн ш. Тэгээ Есүс энэ дэлхийгээс явхаас өмнө юу гэж хэлсэн бэ? Би та нарт ариун сүнсийг илгээнэ гэж хэлсэн. Бурхны амлсан, эцгийн амлсан тэр ариун сүнс буюу туслагчийг илгээнэ. Тэр эрэхтээ та нарын дотор гэж хэлж байгаа. Бүр үнэн дотор өдөртөж үүр та нартай хамт байна гэж хэлсэн. Хэрвээ таны дотор үнэхээр эзний сүнс байх юм бол үнэхээр Христ итгээд түүнийг хүлээж авсан хүмүүсийн зүрхэнд бурхан сүнсээ тамгалдаг. Тэгээд золилтын өдрийг хүртэл үүрт хамт байна гэсэн бурхны амлалт байгаад байна. Тэгээд амлагдсан бурхны амлалтантай итгэх юм бол бурхны үгийг та итгэлээр сонсож итгэлээр энэ үг таны зүрхэнд холбогдох юм бол таны дотор эзний сүнс амар тайвныг тогтоох болно амин. За тийм учраас Библиэлд юу гэж хэлсэн? Өнөөдөр би өнгөрсөн өдрүүдийн турш бас миний хувьд бас тийм амар тайван байсангүй. Хэдхэн хоногийн өмнө хамт таалуу тоглоол, гэрт нөхрлөөл залбирал байжсэн найз маань нас уртсан. Уу гашуу тохиолдож. Маргааш өглөө одоо тэр ажил явдалд бас ёслолд оролцохоор болж байна. Төд удаагүй ах маань бас сүрхийн шигдээс болоод ирсэн одоо ингээ эмнэлэгт 3 дугаар эмнэлэгт хэвтэж. За энэ мэтчил ингээд эрүүл мэндийн шалтгаантай янз бүрийн зүйлүүд, нөхцөл байдлууд миний яг нэгсэндээ дотоод амар тайвныг боснуулж ихэлсэн. Найзынтай очиод их нартай хамт мэдээж гашуутсан, гунигэлсэн, үйлсэн. Гэхдээ яг тэгээ байж ах үед Иесус сүнс надад нэг зүйлийг хэлсэн. Тийм ээ, энэ бол төр зүрийн хагцсан шүү дээ цогоо. Тэгээ би тийм ээ. Үнэхээр ханчин төр зүрл биднээс салсан шүү дээ. Бид харин яг үннийг мэдэх юм бол үүр тэнд амар тайван газар хамт байна шүү дээ гэж хэлсэн. Тийм ээ, бидэрт найдвар байгаа юм биш үү? Бид энэ дэлхийгээс төр зүрл хагцсан ч харин бид ирээдүйд мөнхийн улсад мөнхийн амар тайван дотор байна шүү дээ гэдэг. Тэгээ нулимстай бас баяртайгаар тэгээ тэр амар тайван тэр уугашуу дотроос тэгээ ирж байгааг би бас харсан. Тэгээ бийсэн зүрхсэл дотор 25 оны турш 24, 23 энэ олон жилийн турш бурхан надтай хамт байж түүний амлсан амлалтууд өнөөдөр нэг ч орхигдоогүй Христ дотор заа гэсэн шүү дээ. Тэгээ ариун сүнс дотор гэж сайн хэлсэн. Бурханы зөвхт байдал амар тайвны тухай өнөөдөр энэ ишлэл дээр хэлж байгаа. Тэгээд өнөөдөр үнэхээр эзний сүнс таны дотор байх юм бол нөхцөл байдал ямар байхаас үл шалтгаалan ариун сүнс танд амар тайвныг өгөх болно амин. За өнөөдөр олон хүмүүс 50 бус байдлын боол мэт амьдарч байна.
Би одоо маш олон итгэгч хүмүүс байна, удирдагч нар байна. Маш олон хүмүүсийн амьдралыг харахаар нэгсэнд үргэлж яарч ямар нэг юм хийх юм шаардлагатай юм шиг бүр цуглаандаа ч ирж чадахгүй, бүр тэ баярын өдрүүдийг ч гэсэн баярлаж чадхааргүй өнөөдөр амар тайван бус амьдарч байна. Таны зүрхсэтгэл яг ямар байна вэ? Та зүрхсээ өөрөөс нэг асуугаад үзээч. Та үнэхээр амар тайван байна уу? Та үнэхээр Бурхны баяр хөөр дотор байна уу? Үнэхээр ариун сүнс таны дотор байна уу? Мэдээж хэцүү зүйлүүд тохиолдсон ч яг энэ үе дотор та эзэнт найцсаар байна уу? Бид нар зүрхслээс үнэхээр шалах хэрэгтэй. Тэгээ ер нь бол чөтгөр хүнийг дандаа яаруулдаг байхгүй. Өнөөдөр хүмүүс ямар амар яаруу, ямар эйгүү завгүй болцсон юм. Библи унших завгүй, Бурхны өмнө суух завгүй, залбирах завгүй, бие биентэйгээ цаг гаргах зав байхгүй болцсон. Өнөөдөр муу нэг үнэхээр бидэрт янз бүрийн тэр санаа зовлтуудыг, бодлуудыг тэгээ бидний амьдралд байгаа тийм үү амар тайвныг үргэлж хулгайлж яг үнийг мэдэх юм бол Бурхны хаанчлал бол амар тайван дотор байдаг. Тэнгэрч ямарч одоо юу гэдгийг айц хүч байхгүй ш таах төсвөнэ. Өнөөдөр ямар ч зовлон бэрхшээл бидний дотор байгаа Бурхны хаанчлалд бол нөлөөлж чадахгүй. Хэрвээ эзний сүнс таны дотор байгаа. Бурхан ариун сүнсээрээ танд хүчийг өгөөд амар тайвныг өгөх юм бол гаднаас ирж байгаа ямар ч зүйл гэж байгаа шүү дээ. Орон номын 8 дугаар үлдээр бүлэлсэн байдаг шүү дээ. Үхэл өндөр ямар ч хүч таныг Бурхны хайраас салгаж чадахгүй гэж хэлж байгаа. Тийм учраас ах дүүс минь ээ бид нар амьдралд янз бүрийн шуургууд ирдэг. 2026 онд янз бүрийн шуургууд бас ирэх л болно. Зовлон бэрхшээл, харанхуй гэрэл, амьдралын нухчаан дотор бид нар явах л болно. Цөлийг бид нар туулна. Христ итгэлээгээ бүх юм төгс болохгүй, бүх юм сайхан болохгүй. Христ итгэсэн ч гэсэн таны амьдрал тохиолдох ёстой зүйл, туулах ёстой зам, гатлах ёстой тийм ээ гал ус гэж байдаг. Тийм учраас ч гэсэн би та бүгдийг үг хэлэх гээд энэ үгээр үнэхээр тийм үү Христээр хараагаад тогтоож ариун сүнсэнд үнэхээр найдаж ариун сүнснээс хүч чадлыг гуйгасаа гэж хүсэж. Иохан номон дээр Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр би энэ дэлхийгээс явнаа. Гэхдээ эцгийн илгээсэн амлсан туслагчийг та нар руу илгээнэ гэж хэлж байгаа. Тэгээ тэр хэрэг та нарт амар тайвныг өгнө гэж хэлж байгаа байхгүй. Энэ дэлхийгээс өгдгөөс өөр зүйлийг өгнө гэж хэлсэн. Тэр нь амар тайван гэж хэлж. Жинхэнэ амар тайван бол Бурханаас л ирдэг. Хүмүүс магадгүй эд хөрөнгөтэй болоод, эрх мэдэлтэй болоод, магадгүй хүмүүсийн хүсэл биелэгдсэн ч хүмүүс төр зурл амар тайвныг авдаг. Тэгэл хүний зүрхсэтгэл гэдэг бол тийм ээ зүрхсний хоосоо орон зайг Бурхны хайр дүрхээс нааш хүн эзэж баяр хөөртэй хизэж амар тайван амьдарч чаддаггүй. Хүний амьдрал гурван хэрэгцээ биш шүү дээ. Бодит хэрэгцээ, мөнгөтэй байх, баяртай байх, машинтай байх, хоол ундтай байх. Тэгвэл сайхан амьдрнаа гэж утсан чинь дахиад сэтгэл хоосордог. Тийм ээ? Хин нэгэнд хүндлүүлж, хин нэгнээр хүндлүүлж хэрэгцээ байдаг. Тэгээд нөхөртэй олчвол, их нэртэй олчвол, сайхан хамт олонтой ажилтай олчвол гээд хэрэгцээ хангахгүй гэсэн чинь дахиад хоосорж идэг. Харин жинхэнэ үндсэн хэрэгцээ гэж хэлж. Сүнсник хэрэгцээ баг. Таны дотоод хүнийг зөвхөн Бурхны хайр л амар тайвнаар дүүргэж чадна. Бид нар дотроо хүчтэй хүн бидний сэтгэлдээ болон бие махбодтой бид нар хүчтэй байх. Амьдралын нөхцөл байдал, асуудлуудыг бид нар даван туулах тэр мэрэгэн ухааныг ариун сүнс бидний дотроос өгдөг. Үхлийн өмнө ачих үед хэрвээ таны эзний сүнс таны дотор байх юм бол та амар тайван байж чадна. Үхэл бол бидний амьдралын төгсгөл биш шүү дээ. Үхэл бол төр зураас мөнх рүү шилжүүлэгдэх. Тийм л алхам баг. За тэгэхээр ах トゥ ус минь би тавг юу шилэх гэдэг нь Есүс ингэж хэлсэн 14 Иохан номын 14 дугаар бүлгийн 26-аас би та бүхэнд уншичгүй 26 27 дугаар ишлэлээр юу гэж хэлсэн бэ гэхээр харин туслагч буюу гэж хэлж байгаа. Миний нэрээр эцгийн минь илгээх ариун сүнс та нарт бүхнийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно. Амар амгалан би та нарт үлдээн. Амар амгалангаа би та нарт өгнө. ертөнцийн өгдгөөс өөрийг би та нарт өгч байна. Үр зүрхөө бүү шаналга, бүү түгш гэж хэлж байгаа. Амар амгалангийн эсрэг зүйл бол айцс байгаа ш. Санаа зовлт байгаа ш. Тийм ээ? Бид нар энэ санаа зовоол эхлэх юм бол амар амгалангаа алдчихдаг.
Санаа зовлтон дээр муу ерөнсөн шивнчдэг. Тэгээ яадаг вөхөр буруу бодлуудыг өгдөг. Энэ дээр юу гэж хэлсэн? Бидний юу гэж хэлж ийн вөхөр бүү шамлаг гэж хэлж. Өр зүрхөө бүү шамлаг. Тэгээ бүү төгш гэж хэлж байгаа юм. Энэ амар амгалан би та нарт. Энэ дэлхийгээс өгдөггүй гэж хэлсэн. Энэ дэлхий бол хүнд бол тэр бүрэн бүтэн амар амгалан өгч чадахгүй. Та нар амар тайван амар амгалангийн талаар ямар бодолтой байдаг вэ? Энэ шалом буюу амар тайван амар амгалан гэсэн үг бол бүрэн, дүүрэн, дундэршгүй, дуусшгүй ямар ч эвдрэл, гэмтэл байхгүй зүйлийг амар амгалан гэж хэлж байгаа. Тэгээд Израилийн ард түмэн шалом гэж мэдлдэг. Манай гэрч гэсэн ер нь бол байнгын шалом гэж Бурхны амар тайван тунхлагдж идэг баг. Joy гэж баяр эсгэлэн тунхлагдж идэг. Марната гэж тэгээ эсний эрэлтийг бид нар үргэлж санаж идэг. Joshua гэж Joshua гэдэг үгний утгыг санаар мэдэх үү? Yeshua гэдэг утга бол ер нь бол Есүс гэсэн еврей үг байхгүй. Аврагч гэсэн утгатай шүү дээ. Ах дүүс минь өнөөдөр үнэхээр Бурхны амар амгалан үнэхээр Бурхныг илүү таньж мэдэх юм бол тийм ээ Бурхантай хэдий ч ойрхон байх тусам танд Бурхны амар амгалан та мэдрэх болно. За тэгэхээр би эндээс юу гэж хэлэх гээд энэ нөхөр ах дүүс минь та нар Бурхны амлалтанд итгээрэй. Бид нар Бурхны амлалтанд итгэх тусмаа та амар амгалан байх болно. Би сая нэг хэсэг жоохон ингээд нөхцөл байдлуудаас болоод эх жилийн бас хийгдэх үйлчлүүдийн зарим одоо шийд ирээгүй байна. За тэгээд санхүүгийн хувьд ч гэсэн зарим асуудлууд ингээд гарч ихэлсэн. Тэгээд ингээд өхөл хагацал ингээд өвчин зовлон гэдэг яг энэ сүүлд ирэх үед би бас амар амгалангаа алдсан байхгүй. Санаа зовоод залбирал маань хүртэл ингээд юм хүчгүй болж эхэллээ. Тэгээд ихнэрээсээ байнга яасан болоо тэгсэн болоо гэж асуугаад ер нь санаа зовсолтой хүн бол амар амгалангаа алдсан бол ер нь айгүй төгшөртэй байдаг шүү дээ юм уу. Тэгээд зүрх мань айгүй шаналж исэн баг. Тэгээд би залбирчсан эзэн надад хэлсэн. Амар амгалан байгаарай. Тэгээд Бурхны амлалтыг сонс. Тэр намайг хизээч орхих, хизээч хаяхгүй. Би чамд баруун зөвтгий мотроор туслана гэж хэлсэн. Өнгөрсөн энэ 20 хэдэн жилийн турш Бурхан намайг хайсан гэж юу? Тэгээд би яагаад 26 оны төлөө ирээгүй байгаа ирээдүйн төлөө би авчирч санаа зовх ёстой гэж. Одоохондоо ах маань амьд байна. Хэдийгээр найз маань энэ дэлхийг орхисон ч Бурхны амар амгаланд очисон байгаа. Тэгээ би Бурхан минь баярлалаа гэж хэлсэн. Бүхий л зүйлсүүд надад ухаарлыг өгч байна. Үн цэнийг өгч байна. Бид нар энэ дэлхийгээс ээж дараалал бүгд явах болно. Гэтэ бид нар энэ үнэтэй нүүр тулах хэрэгтэй. Энэ дэлхий бол төр зүрх. Төр зүрийн юмд санаа зовж, төр зүрийн юмд сэтгэлээ тэш одоо юу гэдгийг төгшүүлж бид нар амар амгалангаа алдах биш. Харин Бурханд найдаж мөнхийн үн цэнтэй зүйлийг олж харах юм бол Бурхан биднэр амар амгалан байх хүчийг өгдөг. Амен. Еврей номын 4-р бүлгийн 1-11-р ишлэлдэр биднийг ер нь Бурханы үгтэй итгэлээр холбогдох тухай байх. Бид нар заримдаа мэдж гин, бид нар ярьж гин, бид нар магадгүй сонсож гин. Гэхдээ бид нар яг Бурханы тэр амлалтууд үгүүд бидний хувьд яг итгэлээр бидэртэй холбогдож байна уу? Бид нар зүрхлээс шалах хэрэгтэй байгаа. За би эндээс уншиж Бурханы амлсан амралт гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд үнэхээр Бурханы амлалтанд итгээрэй. Израилийн ард түмнийг сүү болоор бэлгсэн нутагт аваачихын тулд Египтийн боолчдоос Бурхан чөлөөлж гаргаж цөлөөр авч явсан. Харин тэд нар Бурханы амлалтанд итгээгүй ирээдүйн найдвар тэд түшиглээгүй учраас гонгонж гомдолж исэн учраас маш олон хүмүүс амралт руу орж чадаагүй. Энд дээр ингэж хэлсэн. Инхээр түүний 4:1-11 эшлэлээр амралтад орох амлалт байгаа боловч дундаас чинь хэн нэгэн амлалтад хүрэлгүй унах уу хэмээн эмээцгээе. Учир нь сайн мэдээ бидэнд тунхлагдсны адил тэдэнд ч бас тунхлагдсан. Гэтэл тэдний сонссон үг нь тэдэнд тус болсонгүй. Яагаад гэвэл сонсогчдын дотор тэр үг нь итгэлгээр холбогдоогүй байж гэж хэлсэн. Бурхны үг бол итгэлээр л холбогддог. Та амлалтанд итгэх юм бол та өнөхөр Бурхны хүүд итгэх юм бол ер нь биднийг итгэлээр аварсан Бурхан итгэлээр бусад бүх зүйлийг өрөөж бидний амьдралд үнэхээр амар тайван хүч чадлыг өгөхгүй гэж юу? Та бодоод үзээрэй. Өнөөдөр эндээс харах юм бол Израилийн ард түмэн
бас сайн мэдээ сонссон шүү дээ. Би та нарыг сүү болоор бэлгсэн нутагт авчиж тэгээ би үнэхээр та нарын бурхан болж маш олон амлалтуудыг бурхан өгсөн. Та нарын эсрэг ирэх дайснууд чинь ямар ч амжилт олохгүй байх болно. Битгий би та нартай хамт байна. Бүр гайхамшиг тэмдгүүдийг бурхан харуулж ирсэн. Өдөр нь үүлэн багнаар тэр цөлийн халуун халуун нарнаас халахалж шөнийн харанхуй хүүтэнд тэр галын багнаар тэдний гэрэлтүүд дулаацуулж үйл хөдлөхөд Израилийн ард түмэн явж бүр үнэхээр бодтоор тэр амлалтуудаа харуулсан ч өнөөдөр тэд нар итгэлээр холбогдоогүй учраас маш олон хүмүүс цөл дотор өгсөн. Тэгээ би юу ч хэлэхэд цөлийн амьдрал муу биш ээ. Одоо өнөөдөр маш олон хүмүүс өнөөдөр Бурхны амлалтыг аврагдсан цөлөөр явж байгаа. Цөл биднийг үнэхээр цэвэрлэгээ хийдэг байхгүй. Өнгөснөөс чинь, боолын бодол санаанаас чинь, боолын амьдралаас чинь, махбодын хүсэл тачаалаас чинь цөл биднийг цэвэрлэдэг. Танд тохиолж байгаа зовлон бэрхшээл бол та талархаарай. Би боддог. Бид алдаж унаж зовлон туулаагүй байсан бол Бурхныг таних байсан уу? Зовлон дотроос жинхэнэ Бурхныг бид нар таньж хашгирсан учраас зовлон дотроос Бурхан биднийг сонсож бидэнд санаа тавьсан байхгүй. Египтээс гарсан номыг бид нар уншиж байхад тэн дээр тэгээ бид нар өнгөрсөн өдрүүдэд бид нар Египтээс гарсан номоос явж байгаа. Израилийн ард түмний яолох дууг Бурхан Тэнгэрээс сонсож байгаа шүү дээ. Таны залбирлыг сонссон учраас Бурхан өнөөдөр энд дуудсан байхгүй. Тийм учраас ах дүүс минь эндээс цаашаа унших юм бол ингэж хэлсэн байна. Түүний ажлууд дэлхийн суураас дуудсан хэдий ч түүнийг би хилэн дотроо миний амралтад тэд ис орно гэж андгаалсан хэмээн айлтсанчлан болж байна. Харин итгэгч бид тэрхүү амралтад ордог. Учир нь тэр 7 дахь өдрийн тухай хаа нэгтээ Бурхан бүх ажлаасаа 7 дахь өдөртөө амарчээ гэжээ. Түүнчлэн миний амралтад тэд ис орно гэсэн байна. Учир нь заримыг нь тийш оруулахаар энэ нь хадгалагдсан бөгөөд харин урд нь сайн мэдээ сонссон хүмүүс дуулуургүйгээсээ болоод орж чадаагүй. Тиймээс тэр дахин нэг өдрийг товлоод удаан хугацааны дараа Давидээр өнөөдөр гэж хэлүүлсэн бөгөөд өнөөдөр та нар түүний дууг сонсвол зүрхээ бүү хатууруул гэсэн ажээ. Хэрэг Йошуа тэдэнд амралтыг өгсөн бол түүний дараа Бурхан өөр өдрийн тухай ярихгүй байх байсан. Тэгэхээр Бурханы хүмүүст амралтын өдрийн амралт үлддэг. Учир нь Бурхан өөрийн ажлаас амарсан адил хэн түүний амралтад орно тэр нь ажлаас амарсан юм. Ийм дуулуургүй байдлын өнөөх жишээгээр хэммэнч унахгүй тул тэрхүү амралтад орохыг хичээцгээе гэж хэлсэн. Өнөөдөр Бурхан өөрийнхөө ажлаас амарч байгаа. 7 дахь өдөр нь тэр амарч байгаа байхгүй. Өнөөдөр үнэхээр энэ чуулган золилтын өдрийг хүртэл үнэхээр энэ чуулган яагаад байгуулагдсан юм бэ гэхээр энэ завгүй амьдрал баярлж чадахгүй шашны тэгээ харанхуй хүч агаарын ноёрхшинт боочлогдсон байгаа үхсэн гэж хэлж байгаа. Дуулуургүй үгэнд тэр ажилдаг агаарын хүчний ноёрхолд ор байсан тэгээ хүмүүсийг Бурхан чөлөөлөөд амралт руу оруулсан баг. Өнөөдөр 7 дахь өдрийн тухай ярьж байна. Би бол эзний өдрийг үнэхээр ариунаас сахихыг хүсдэг. Яагаад тэгэхээр энэ өдөр бид нар үнэхээр амралтыг авдаг өдөр байхгүй. Хуучин гэрээнүүдээ саббат өдөр гэж байсан. Яг л 7 дахь өдөр. Израилийн ард түмэн ямар ч ажил хийхгүй амарч. Тэгээ Бурхан амарсан учраас өрөөдөг байсан баг. Өнөөдөр маш олон хүмүүс ямар ч амралтгүй ажилласан ирнэ. Ямар ч өрөөл байхгүй бүгд цөлмүүлээд амьдрал нь утга учиргүй амьдрчих. Би та бүгдийг үнэхээр уриалж. Есүс үхээд амьдсан энэ өдөр баярын өдөр баг. Энэ бол 7 дахь өдөр 7 хоногийн эхний өдөр баг. Энэ өдөр бид нар эзэн дээр ирж, эзний сургаалыг сонсож, ариун сүнс дотор нөхөрлөж, Бурхныг магтаж, түүнд зүрхсдээ залбирх үед Бурхан таны дотор жинхэнэ амар тайвныг өгдөг. Амен. Тийм учраас эзний өдрийг ариунаар сах гэдэг байгаа. Яг энэ өдөр та эзнийг магтаж явах, залбирж явах, эзний үгийг сонсож явах, эзэн таны дайсныг өөрөө бодоо олгож идэг. Жинхэнэ өөрийнхөө сүнсээр дамжуулан таны дотор амар тайвныг өгч идэг юм аа. Амен. Тийм учраас ах дүүс минь өнөөдөр бид нар амархгүй байгаа бол бид нар махбодын бодлоор амьдарч нөгөө яг л боол байсан. Боолын сэтгэлгээ Христ итгэхээс өмнөх байсан бодол санаа өөрийн чадвар тушгаараа амьдраад байна гэсэн үг. Та бодоод үзээч. Манай ч хүн шал дэмий хондог гэж байгаа шүү дээ. Эзэн нөгөө сахин хамгаалж өрөөхгүй бол энэ үгийг Библи утгыг ойлгож байна. Хөдөлмөрлөөл идэг хөлс нь хаашаа орсон мэдэхгүй. Тэ? Гарынхаа үнсийг амныхаа үгээр бут зохиол.
Тэгээ магадгүй ингээ харсан ч юуны төлөө амьдарч байгаа юм бэ? Өнөөдөр бурхан ерөөхөөс нь хүний амьдрал бол хов хоос. Би өстөр номлогчийн ном дээрс жоохон уншлаа. Тэгээ тэн дээрс харахаар тэр бүх юмтай байсан. Тэр агуу баян мэрэгүү ухаантай хаан эцэс бүх юм хоосон гэж байгаа. Бүх юм утга учиргүй гэж хэлж байгаа. Тэр баян ядуу бүгд адилхан өгч байгаа тухай ярьж байгаа. Гэхдээ эцсийн мөчид бүтээгчээ санаараа гэж хэлж байгаа. Бүтээгчээ сан. Тэгээд та нар номлогчийн ном дээрс харах юм бол бүх юм цаг хугацаатай байна. Өнөөдөр үлдсэн амьдралаа та яарч, сандарч, магадгүй юуны төлөө та хөссөө тусуулан зүтгэж амьдрч байна. Танд амар амгалан байна уу? Нэг удаа ч гэсэн бурхны өмнө суугаад та хаашаа явж байгаа юм? Юу их ёстой? Та асуугаад үзээч. Өнөөдөр ах トゥ ус минь ээ, бурхан бүх хүмүүсийг амралт руу орж, амар тайван руу ороосоо гэж хүсэж байна. Бурхны хүсэл бол хэнийг ч өнөөдөр яарч, сандарч, хүлээсэн дор айц, хүчирхийлэл түгшиж, үр зүрх сэтгэлээ шаналгаж амьдраасаа гэж ерөөсөө өсөх байна. Тэгээ миний хувьд бол бас их яаруу, сандруу, ер нь хурдан төргөн хүн л дээ. Гэхдээ Христ итгэсэн учраас бурхны сүнс, бурхны хүч чадал, бурхны үг, бурхны амлалтанд итгэдэг учраас үнэхээр хэцүү өдрүүдэд бас амар тайван байж чаддаг. Хэрэв бид нар Библиэс харах юм бол Есүс хэлсэн шүү дээ. Өнөөдөр бурхан бол 7 өдрийг амралтын өдөр болгоод зарлан тунхлаад өөрөө амарсан байсан. Адам анхны хүн гэм нүгэл үйлснээс хойш амралтын өдрөөс 7 дахь өдөр тийм үү? Нэгсэндээ бурханы салгагдсан гэм нүгэл үйлснээс амар тайвнаа алдсан шүү дээ. Та нар Эхлэл номдоос харах юм гэм хийгэнгүүч юу болдгоо лээ? Айсан, нуугдсан, ичхүүр, буруутгал орж ирдэг. Өнөөдөр бид нар Библиэд харах юм бол Матай номын 11-р бүлэг дээрээс харах юм бол 11:28-аас 30-р ишлэлээр хэлсэн байдаг тийм. За би эндээс уншиж өгье. Есүс хэлсэн. Есүс яг өөрийнх нь хэлсэн үг байна. Яа сонсож байгаараа. Зүтгэж туйлдсан гэж хэлж байгаа. Та хэр их зүтгэж байна? Өөрөөсөө асуугач. Зүтгээл идэг те. Хүнд ачаа үүрсэн бүхий л хүмүүсээ гэж хэлж байгаа. Хүнд ачаа үүрсэн. Танд ямар ачаа байна? Заримд нь сэтгэлийн ачаа байдаг. Тэгээ би өнгөрсөн он жилудаа бодсон чи би юуны төлөө их ингэ санаа зовж юуны төлөө би их шаналдсан болов гэсэн чинь би ер нь нэг сайн мэдээний төлөө юм бэл. Нэг аймаг бурхан харуулдаг, нэг шороо харуулдаг, нэг хогийн цэг харуулдаг, нэг гудамжны хүмүүс харуулдаг. Тэгээд тэдний төлөө үнэхээр залбирдаг. Аврагдаасаа, бурхны хайрыг аваасаа. Өнөөдөр бид нар үнэхээр сайн мэдээ тогтоохгүй бол тэд үр бүхийн таршил хүлээстэр явна. Бид нар бол амар тайвныг тогтоогч нар. Бид нар алдагдсан хүмүүсийг босгон байгуулагч нар байна. Амьдралынхаа ихэнх өдрүүдийг ер нь өглөөд яг ингээд бурхны алдагдсан хүмүүсийн төлөө суудаг юм байна. Бурхны хангалт, хамгаалалт байхын төлөө, аврал нэгүс ирэхийн төлөө ихэнх цагаа тэр хүмүүсийн төлөө зориулдаг юм. Бурхан бас бидний төлөө шаналдгийг та нар мэдэх үү? Есүс төрсөн хүмүүсийг хараад шаналж ирсэн. Ханчингүй хон мэт төрсөн хүмүүс. Есүс үнэхээр хайртай хүн Лазарыг насварчиж Есүс үйлч хийсэн шүү дээ. Бидний амьдралыг, бидний зөрчлийг шаналгах, зовоох маш олон зүйлүүд ирдэг. Гэхдээ энэ өдрүүдэд бид нар ачаагаа өөрөөж яваадах юм уу? Өөрснөө шийдэх гээд өөрсдийн арга замаар яваадах юм уу? Тэн дээр ингэж хэлсэн байна шүү дээ. Хүнд ачаа өөрсөн бүхий л хүмүүсээ над дээр ир гэж хэлж байгаа. Тэгээ би та нарыг амраа гэж хэлсэн. Мөнгөтэй боллоо гэд, байртай боллоо гэд, машинтай боллоо гэд, таны хүсэл биелээгээд та амралтыг авахгүй. Эд хөрөнгөтэй болох тусам хүн амралтаа алдчихдаг юм билээ шүү дээ. Шөнч унт чадахгүй камераа нэг харж шалгачаал те. Эд хөрөнгө хаана тэнд зүрх сэтгэл байна шүү дээ. Тэгэхээр таны үнэхээр зүрх сэтгэл хэрвээ бурхан дээр байх юм бол, Христ дээр байх юм бол та үнэхээр амар тайвныг олох болно. Тэгээ би бурхан даатгадаг бүх юмаа. Та машина гадаа тавьчаад орохдоо
Хүртэл таны дотор ингээл нэг юм санаа зовлт байдаг те. Машин шүргэж болов, талын аваа явчих болов, өглөө догоон байж болов гэл. Бид нар маш олон зүйл санаа зовж идэг. Өнөөдөр ах トゥ ус минь энэ дээр ингэж хэлсэн. Би та нарыг амраа гэж хэлсэн. Өнөөдөр амар тайван амралт зөвхөн Бурханаас ирдэг. Өнөөдөр амралтгүй ажиллалаа гэд хүн хизээч баян болдгоо маа. Харин эзний амралтын өдрийг ариунаас агш Бурханы үгэнд дуулууртай байснаар Бурхан таны сэтгэл, бие махбод сүнс бүх зүйл чи амралтыг өгдөг. Тэгээ би зүрх сэтгэлдээ дөлгөөн бөгөөд даруй тул буулгыг минь өөрсдөө авч надаас суралц гэж хэлж байгаа. Та Бурханаас хэр суралцж байна? Зүрх сэтгэлдээ Есүс дөлгөөн гэж хэлсэн шүү дээ. Харин бидний зүрх сэтгэл дотор дөлгөөн байна уу? Заримдаа бид нар амар тайвнаа алдаад юу гомдол шүүлт. Саяны Ороо номын 14 дугаар бүлгээс унших юм бол Ороомын чуулганых нь юу болж ирсэн? Бие бинийгээ шүүж эхэлсэн. Бие биентэйгээ тийм ээ тэрсэлдэж, бие бинийгээ ялалж, иддгүүгээ тийм ээ буруутгаж эхэлж байсан. Харин Есүс энэ дээр Паул илч хэлсэн байгаа шүү дээ. Бурхны хаанч бол идэх уухын төлөө биш юм аа. Зүвт байдал амар тайван гэж хэлж байгаа. Бурхны хаанчлалын тухай гэж. Харин та нар амар тайвныг тогтоогчд байгаарай гэж хэлж. Өнөөдөр ах トゥ ус минь бид эндээс харах юм бол чаашаа хэлсэн тий. Надаас суралц. Тэгвэл та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятаа, ачаа минь хөнгөн гэж хэлсэн. Би өнөөдөр үнэхээр таныг уриалж чадах байна. Өөрийнхөө хүнд ачаануудыг энэ онд үлдээгээд шинэ он эхлэх гэж байна. Шинэ хувь тавилын шинэ түүх одоо хэдхэн хоногийн дараа бидний амьдралд эхлэх гэж байна. Хизээч хараагүй өдрүүд, хизээч тийм үү одоо юу гэдгийг өмнө байгаагүй тэр сар жилүүд бидний амьдралд тохиолдох гэж байна. Тийм учраас би таныг шинэ онд хүнд ачаатаа тийм ээ юу гэдгийг зүдэд зүтгээр биш. Өөрийнхөө тэр тийм махбодын хүсэл тачаалаар биш. Харин Христээр ирээд түүний буулганд орооч. Ачаа нь хөнгөн гэж хэлж байгаа. Та бодоод үзтээ. Та өөрөө ачаагаа үрээж яваад тах. Өөрөө зүдэд зүтгээж яваад тах. Эзэнд ачаагаа даатгахчихлаа. Ажил үйлсээ эзэнд даатгахчихлаа. Тэгээ би 26 оны талаар санаа зовхоод хэлсэн. За эзэн бүх өдрүүдийг танд өргөж. Бүх саруудын танд өргөж. Бүх цаг минутуудын танд өргөж байна. 26-нд бүх юмыг юу болохыг та мэдж байгаа. Харин би таны үгэнд дуулууртай бай. Тэгээ би үнэхээр танаас амар тайвныг авъя. Яагаад гэхээр миний амьсгал, миний амьдрал таны моторт байгаа учраас. Тэгээд өнгөрсөн зүйлээс ачаагаа үүрээд ирээгүй байгаа ирээдүг авчирч өөр дөрөө аваалал тэгээ ямар ч итгэлгүйгээр амьдрах биш. Тийм учраас Библиэлд саяны хэлстэй Израилийн ард түмэн сайн мэдээг сонссон шүү. Гэхдээ тэд нар сонссон үг нь итгэлээр холбогдоогүй учраас тэд амлалт руу орж чадаагүй юм аа. Харин өнөөдөр би та бүгдийг үнэхээр уриалж байна. Ачаануудаа Бурханд өгөөр. Бурхны өмнө суугаад залбираарай. Тэгээд үнэхээр өөрийнхөө амьдралын бүх талбаруудыг эзэнд даатахаар тэр бүх зүйлийг мэдж байгаа юм байна. Тийм учраас ах トゥ ус минь ингэж хэлсэн. Буулга минь аятаа, ачаа минь хөнгөөн гэж хэлсэн. Өнөөдөр ах トゥ ус минь харин өнөөдөр бид нар бас болгоомжтой байх хэрэгтэй. Бид нар зүрхлээ үнэхээр ариун сүнсээр дүүрэхгүй бол ариун сүнс дотор амар тайвны тухай яриад байгаа шүү. Ариун сүнс танд мэрэгэн ухаан хүч чадлыг өгнө гэж хэлсэн. Тэгээ бид нар хэрвээ чишээ 12 дугаар бүлэгдээс унших юм бол нэг зүйл явж байгаа. Амралтгүй бузар сүнсний тухай байх. Өнөөдөр эндээс харах юм бол 12-ийн 43-аас бузар сүнс хүнээс гарахдаа усгүй ангамл газраар хэрэн хисэж амралтыг хавж ис олдог гэж хэлж байгаа. Библиэлд хэлсэнтэй өдөр шөнөгүй буруутгач Ишэлт ном дээр байгаа бузар сүнсний тухай байна. Бидний өдөр нь тэгээ зүдэл зүтгэл, санаа зовлт, үл ууш, гомдол, хорсол янз бүрийн зүйлээр буруу бодлуудаар тарчлаагаад шүнд нь бидний нойрыг нь хугасалж бузар муу зүүдүүдийг зүүдлүүлж хүртэл биднийг тарчлаадаг. Тэгээ энэ дэр юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж тэгээд тэрээр хаанаас гарлаа тэр гэртээ эргэж очие гэдэг. Буцаж ирээд өнөөхийг хинч эзлээгүй бөгөөд шүүртсэн цэгцтэй болсныг хардаг. Тэгээд тэр явж өөрөөсөө илүү муу өөр 7 сүнсийн хамт тийш орж тэндээ амьдардаг аж. Өнөөх хүний хувьд сүүлчийнхэн байдал анхныхаас бүр дорддог. Энэ ёрын муу үеийнхэн ч мөн тийм байх болно гэж хэлж байгаа. Ёрын муу үеийнхэн гэж хэлж байгаа.
Өнөөдөр та нэгэнт Христэд итгэсэн байгаа бол би таныг өглөө болгон эзний сүнсээр 7 хоногч ядахна эзний өдөр ирж энэ газар сая бид нар ариун сүнсээ ирээч гэж дуулчихсан. Саяны би магтаалуудын төлөө би үнэхээр талархсан. Амьсгалтай бүхэн Бурхныг магтаж гин гэж хэлж байгаа. Тэ? Тэгээд Бурхны нэртэй нь алдар шиг тэ. Тэгээд ариун сүнсээ ирээч гэдэг. Ариун сүнс айл хэдий ирсэн. Ариун сүнс та итгэсэн бол таны дотор байх. Тийм учраас та үнэхээр тийм үү ариун сүнстэй ярьж, ариун сүнсээр залбирч, ариун сүнсний дуу хоолойг сонсож, ариун сүнсний удирдлагын дагуу дуулууртаа явж, ариун сүнс дотор үнэхээр ямар ч нөхцөл байдал дотор амар тайван байгаасаа гэж хүсэж. Хэрэв бид нар Библиэлд сарах юм бол Библиэлд түүх байдаг та нар мэднэ те. Матай 8 дугаар бүлэг дээр гарч байгаа. Есүс дагалдагч нартайгаа завин дотор суугаад явдаг мөн үү? Тэгээ явж исэн чи Есүс унтцсан далаан давлгаа шуург ирдэг мөн үү? Тэнгүүт эзэн минь ээ биднийг авраач ээ бид живж өглөө штэ л гэдэг. Яг амьдралд асуудал тохиолдох үед бид нар яг л тийм байдалд ордог те. Бурхан та хаа байна гэж. Тэгээд амьдрал заримдаа бурхан байхгүй юм шиг те. Жив яг л өгөх гэж байгаа юм шиг юм байдал бид нар авар тайвнаа алддаг штэ. Тэг яг энэ үед юу гэж хэлсэн Есүс юу гэж хэлдэг вэ? За би энэ нэшлийг бүр онцгойлон гаргаж ирээд хамт харъя. Тэгээд дагалдагч нар нөхцөл байдлыг харсан. Дагалдагч нар тийм ээ итгэлгүй байсан. Дагалдагч нар айцтай байсан. Хүний амар тайвныг ер нь айц итгэлгүй байдал нөхцөл байдал ер нь амар тайвныг хулгайлцдаг баг. Нэх гоо ингээд итгэлтэй гоё залбирал явуулсан амьдрал юм тохиолдлоо. Тэгэл хүн амар тайвнаа алддаг. Алдсан амар тайван дотроос амаараа бид нар нүгэл үлдчихдэг. Тэгээд амаараа тунгасан тэр үг чинь таны амьдрал эргэлзээ айц буруутгал ичхүр санаа зов төгшүүрийг авчирж идэг. За энэ дээр юу гэж хэлсэн юм бэ? 8 дугаар бүлгийн 23-27 дугаар ишлэлээр ямар түүх гарч ийнө гэсэн чинь за шуурга намдаа түүнийг завинд суухад шавнар нь даглаа. Гэнэт нуурт хүчтэй шуурга босож завид авалгаанд автав. Тэгэхэд Есүс унтаж байлаа. Тэд түүнийг очиж сэрээгээд эзэн минь авраач бид сүрлээ гэхэд Есүс тэдэнд юунд айцах вэ нэ? Өчүүхэн итгэлтнүүдээгээд босож салхи ба нуурыг зандарчээ. Гэтэл нам гүн боллоо. Хүмүүс гайхаж энэ ер нь ямар хүн болоод салхи нуур хүртэл түүнд дуулууртай байгаа юм болоо гэлцөө гэж хэлж байгаа. Өнөөдөр ах дүүс минь ээ. Есүс тантай хамт байх юм бол Есүс таны завин дээр байх юм бол таны зав хижиж живхгүй. Амен. Бид нар Петрийн түүхийг хардаг те. Усан дээр алхаа явдсан чи Петр хараад яадаг вүлээ. Эзэн минь намайг алхахыг зөвшөөрөөч гэлдэгсэн. Тэгээ Есүс зөвшөөрсөн чи алхаж явж байгаа л салхи хараад нөхцөл байдал руу хараад живчдэг штэ мөн үү? Бидний амьдрал ч гэсэн салхи шуурга ирнэ гэсэн ч хараагаа Есүсээс битгий салгаарай. Бидний амьдрал асуудлууд ирнэ. Үхэл зовлон янз бүрийн нөхцөл байдлаа бүгд тулна гэсэн ч үнэхээр эзэнд итгэсэн хэвээр байгаа. Амар тайвнаа битгий алдаас юу гэж хэлэх гээд энэ нөхөр ямар ч шуурга сүрлээс өнөөдөр Есүстэй хамт байгаа бол бид айх хэрэггүй. Хэрвээ та итгэх юм бол намд гэх юм бол таны амьдралд байгаа шуурга Есүсийн нэрнээс болж намдах болно. Амен. Тийм учраас ах дүүс минь ээ би та бүгдийг уриалж байна. Бурхны амлалтуудыг олж уншаарай. Бурхны амлалтуудыг үнэхээр өөрийнхөө амьдралд тунхлаарай. Тийм учраас өнөөдөр Есүс би та нарт эцгийн амлсан ариун сүнсийг илгээгээд тэр туслагч та нарт тийм үү үнэхээр үрд хамт байж. Тэгээд үнэхээр тэр дэлхийн өвдгөөс өөр тэр амар амгалан танд өгөх болно гэж хэлсэн. Миний хувьд бол яг энэ 12 сар бол айгүй хүнд сарууд байл. Маш олон зүйлүүд. Гэтэ би Бурхны юм суугаад 34 цэцт босоод Бурхны юм суугаад залбирсан. Өнгөрсөн өдрүүдэд ч гэсэн амар тайвнаа алдаал яваад гэсэн. Имлэгээс эмчнэр загнуулаад дуудуулаад ах нь хүнд байшаа найдвар болцсон. Яагаад ирэхгүй вэ? Ах маань тэнд хагалгаанд орж яхад би энэ 20 ханги руу хориглуудад бэлэг хөргөж өгөх гээд явж исэн. Товлсон байсан, төвлсөн байсан. Тэгээ эцсийн амар тайван бол ах маань заах эцсийн мөчөд насварлаа гэхэд тэр мөнхийн уст очино. Ахтайгаа үүр түнд байна. Ах маань итгэдэг. Эзнийг хүлээж аврагчаа болгож хүлээж авсан учраас үхэл биднийг салгахгүй гэдэгт би итгэж байгаа. Тэгээ дараа өдөр нь дахиад дууцсан. Гудамжинд сайн мэдээд тараагаал халуун кофе тараагаал зогсчихсан бид. Өнөөдөр би энд юу гэж хэлэх гээд байгааг аханд үсмэн ээ. Өнөөдөр Бурхны амар тайван ариун сүнсний хүч дотор илэрхийлэгддэг.
Тийм учраас өнөөдөр бид нар үргэлж тийм үү сонор сэрэмжтэй бай. Зүрхсдээ үргэлж ариун сүнсээр дүүргээрэй. Бурхны үгээр амлалтуудаар дүүргээр хэцүү үед таны Бурхны үг амлалтыг ариун сүнс таны дотроос сануулах үед та амар тайвныг олох болно. Амен. Өнөөдөр магадгүй гаднаа гоё харагдаж байгаа шинэ магадгүй баяр хүртэй юм шиг боловч зүрх сэтгэл нь магадгүй өснөлөгдсөн амар тайвнаа алдсан хүмүүс өнөөдөр тийм ээ зөндөө явж байдаг. Тэгээд та нар Библиэлд сарах юм бол Есүс дандаа амар амгалан байх болтугай. Бүү амар амгалан байх болтугай гэдэг. Би Паулийн загтлуудыг хайртай юм баггүй. Би Паулийн ерөөсөө юу гэдгийг загтлууд дээр болон түүний амьдралд гэрчлэлээр амьдрахыг хүсдэг. Сайн мэдээний төлөө өөрийгөө Паул тусгаарласан шиг. Би үнэхээр сайн мэдээний төлөө би өөрийгөө тусгаарлаж нэг хүний авралын төлөө ч гэсэн амьдралаа өгөх юмсаа гэдэг энэ зүрхсээр амьдрдаг. Тийм учраас Паулийн загтлуудыг та нар уншаарай. Дандаа Бурхны эцгийн хайр, тэгээ Христийн нэгүсэл, Бурхны амар амгалан та нарт байх болтугай гэж Паулийн загтлууд эхлэхдээ дандаа Бурхны амар амгалан та нарт байх болтугай гэж хэлж байгаа. За өнөөдөр ч гэсэн энд ирсэн та бүгдийн дээр Бурхны амар тайван, тэр амар амгалан дүүрэн байх болтугай. Тэгээ бүгдээр хамт залбирая. Мөнхийн эзэн минь танд баярлалаа. Та бол амар амгалангийн Бурхан эзэн. Та бидэнд мөнхийн амар амгалан өгсөн. Энэ дэлхийн эзэ үхэл хагцал түр зүрийн ямар ч зүйл эзэ таны хайраас бидэнд өгсөн мөнхийн амар амгалангаас биднийг салгаж чадахгүй төлөө бид талархаж байна. Эзэн минь 2026 онд үнэхээр Монгол үндэстэн Монгол чуулган эзэн минь Христ итгэгч эзэ дэлхий дээр байгаа хүн төрлөختний дээр амар амгалан байх болтугай. Дайн дажин дуусаж үхэл хагцал эзэ улам мөгийн бүхий л ажлууд нураагдаж таны амар амгалан энэ дэлхийд ноёлох болтугай. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За хажууд